Хүүхдийг сургуульд хэрхэн бэлтгэх вэ? Хэд хэдэн зөв сүнж. Нэгдүгээрт бэлтгэгчийн харилцаагаар 5 наснаас нь ихсээрэй. Энэ үед хүүхэд аль хэдийн сонсож бочгүй зүйлсийг ойлгож чаддаг болсон байдаг. Хоёрдугаарт хүүхдийг хичээсээс зовоох хэрэггүй. Харин сонирч замбан хөгжүүл. Жишээ нь тоонуудыг сурахын тулд сат тавсараа. Анхаарал төгсгөлийг хөгжүүлэхийн тулд карт ашигласан. Осоос зам тавсараа. Хэрвээ та хүүхдтэйгээ хамт аясаас үзсэн үзгээр явбал маш сайхан байх болно. Гэхдээ тэдгээр нь танд хүүхдэд сонирхолтой байх хэрэгтэй. Жишээ нь ферм рүү явж амьтад үзэх, эсвэл одон орны танхимд очиж хамтдаа аваад харж болно. Гуравдугаарт хамтдаа суралцаарай. Жишээ нь хүүхдээсээ энгийн даалгавар тусахыг хүсээрэй. Жишээ нь дисгүүст бараа тоолох эсвэл номноос хэрэгтэй хуудсыг олохыг даалгаж болно. Хүүхдүүд өөрсдийгөө хэрэгтэй хүн мэдрэх тустай. Дөрөвдүгээрт түүний бичих уншихад тавзамын аргаар сургаарай. Жишээ нь бичиг үсгийн дас үсгийн дэвтэр ашиглаж болно. Мөн надад Жокогийн маш сайн үсгийн ном бий. Бид маш их зүгсэж байна. Энэ сургалтын хамгийн чухал зүйлс нь дэвч хүчээ хадгалах юм. Жишээ нь үсгийн номыг орой бүр унших эсвэл бичиг үсгийн дас үсгийг 7 хоногт 2 удаа бичих. 5-дугаарт бие даах чадварыг нь хөгжүүлээрэй. Хүүхдийг өөртөө хөгжихэд сургаарай. Түүнийг хувцаслах, угаах, өөрийнхөө араас цэвэрлэхэд сурах. Түүнд шийдвэр гаргах, өөрийн мөсдөлтэй хариуцлах хүсэх боломж олгоорой. Тэр төгс хийж чадаагүй ч гэсэн хичээл зүтгэсийг нь урамшуул. 6-дугаарт сургуульд эерэг хандлага бий болгоорой. Сургуулийн тухай сонирхолтой ном уншиж, кино үзээрэй. Хэрвээ боломжтой бол хичээлийн жил эхлэхээс өмнө сургууль дээр очиж англи танхимуудыг үзэж багш нартай танилцаарай. Мөн хүүхдэд зөвхөн болсон бичгийн хэрэгслийг өөрөө сонгохыг зөвшөөрөөрэй. Энэ нь ирээдүйн сургуулийн амжилтад маш их урам зориг өгнө. Сургууль бол асар том, сонирхолтой ертөнц юм. Хүүхэдтэй энэ ертөнцид итгэстэй амжилттай анхны асгамаа хийхэд нь тусаарай.